Энэ дээр Government of Mongolia гэдэг юм нэр тавьчихсан. Энэ надтай хамаатай гэсэн үг. Ерөнхий сайдтай хамаатай гэсэн. Тэгээ доор нь Tourism Law of Mongolia гэж бичсэн. Тэрийг хүртэл буруу бичсэн. Төрсөн метр гэдэг. Тэгээ энэ дотор ингээ хуулийн шал хамаагүй хоёр залт аваад энэ доотлын улаан бичсэн үгээр бич. Чи гадаадын иргэн ямар нэгэн аргаар энэ журналыг заавал худалдаж ав гэдэг үг бичсэн. Энэ цагаан цамцтай хүн нисэх хоолооноос танай паспортын контрол хүртэл яг энэ хооронд яваад энэ бичгийг орж исэн хүн болгонд өгөөд энэ нэг сэтгүүлийг хэдээр зарж байгаа нэг мэдж байгаа та нар? Мэдгүй. $160 зарж байна. $160 зарсан гэсэн мэдээлэл авсан. Харин тий $160 ийм бичиг өгөөд гадны та нарын энийг $160 авахгүй бол Монгол руу оруулахгүй шүү гэдэг дарамт үзүүлж байна гэж байна. Засгийн нэр өрөөд ямар ийм бизнес хийж байгаа. Яг л тэр одоо жигрийн иргэн орж болохгүй онгоцны хоолой хилийн хяналтын цаана гарцсан хүн явж байгаа. Энэ хүнд зөвшөөрлийг хэн өгсөн? Жуулчдад бол ийм мэдээлэл хүргэх нь зөв юм байна гэдэг. Ямар мэдээлэл? Зам дээр яамнаас ийм жуулчлалын энэ компаниг сэтгүүл заах байр олгож өгөөч гэдэг суудалд ирүүлээд тэрний дав 2 метр квадрат талбай олгогдсон. Метр квадрат нь 130-260 мянгаар. Тэгээд хилийн цаана зөвхөн тэр хүн бол өөрийнхөө техниктэй зогсоол энэ сэтгүүлэл 50 сонирхсон хүн бол аван сонирхоогүй. Яадаг хүн юм бэ тэр чинь? Хүн л ордог компани байна. Тэгээ ямар компани тийм хилийн цаана гарч 8 хийх. Тэгээд орж ирж байгаа Монгол улсад орж ирж байгаа гадаад иргэдэг ингэж засгийн нэр барьж дарамтлаад бүр англи үг мөгөнд бүр ингэж ямар ч хамаагүй аргаар өдр гэж бодож байгаа шүү. By all means гэдэг. Тэгээ энэ сэтгүүл 320 мянган төгрөг хүрэх үү? Энийг доторхын нэгэд харахаар хэдэн компаниудын рекламлээ. Гадны хүн болгонд ийм цаас тараагаад явуудахаар та нар юм хийх юм уу? Төрийн байгууллагууд. Эсвэл ийм наран туулын зах шиг болчих юм уу? Онгоцны бодлогын тусгай хамгаалалттай газар чинь 23-нд ийм үйлдэл хийгээд тэгээ бид нар бол 24-нээс мэдээд хэдэн нь бол хэдэн хоногийн юм зарсан юм? Ой ч нөлөө удсан. Удаж байгаа юу? Удаж байгаа. А яг энийг тараасныг бол би ч мэдгүй. энийг бол тарааснаа. Энийг энэ сэтгүүл зараад бол бас 6 сарын 3-нд гэж хийж байгаа. 6 сараас хойш. За давж дарга өнөөдрөөс эхлээд энэ асуудал байхгүй. Хоёрдугаар тэр яамны 2 газрын даргаыг ажлаас нь хал. Дээрэс нь энэ хилийн цэргийн газар энэ онгоцны буудлын захиргаа 2 дээр харгалж авах